2025 оны намар өвчтний мэдээллийн тогтмол. Манай гүйцэтгэлийн захирал ба ерөнхийлөгчийн мэдээлэл. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бидэнд даатгасанд баярлалаа. Эрүүл мэндээ хамгаалах нь үргэлж амар байдаггүйг бид мэднэ. Ялангуяа эрүүл мэндийн даатгалтай холбоотой олон өөрчлөлтөд тулгарч байгаа юм мэд. Энэхүү өвчтний мэдээллийн товхимолд бид Medicare болон Covered California-ийн эргэн тойронд гарах өөрчлөлтүүдийн талаарх чухал мэдээллийг оруулсан болно. Эдгээр өөрчлөлтүүдийг даван туулахдаа та ганцаараа биш гэдгийг анхаарна уу? Манай гишүүдийн үйлчилгээний баг танд бүртгүүлэх болон дахин бүртгүүлэхэд туслахад бэлэн байна. Та ямар нэгэн өөрчлөлт хийхээс өмнө манай гишүүдийн үйлчилгээтэй 519 186 6880 утсаар холбогдно. Medicare-тэй өвчтнүүдийн хувьд та Medicare-ийн янз бүрийн төлөвлөгөөний талаар маш их мэдээлэл харж магадгүй юм. Энэ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нь та Азийн эрүүл мэндийн үйлчилгээг эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчээр үргэлжлүүлэн ажилуулах боломжтой эсэхэд нөлөөлж болзошгүй. Энэ нь мөн та ямар мэргэжилтнүүдэд хандах, ямар эмийг төлөвлөгөөнд хамруулах боломжтой зэрэгт нөлөөлж болно. Хэрв танд асуулт байвал манай гишүүдийн үйлчилгээтэй 519 186 6880 утсаар холбогдно. Вакцины тухайд манай Айкас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид Калифорний удирдамж хуулийн дагуу санал болгож буй төрөл түүн хугацааг хангадаг. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр вакцин болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар төрөгдүүлж болох олон янзын мэдээлэл гарч байгаа ч Азийн эрүүл мэндийн үйлчилгээний эмнэлгийн үндэслэлтэй зөвлөмж насанд хүрэгчид хүүхэд гэр бүлд зориулсан вакцины хангамж өөрчлөгдөөгүй хэвээр байна. Бидний тайм гаруй жилийн эрхэм зорилго бол танд инэрэнгүй өндөр чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх явдал юм. Олон өөрчлөлт тодорхойгүй байдал гарч ирэхийг бид мэдэж байгаа ч бид танд туслахад бэлэн байна. Эмнэлгийн үзлэг, шүдний эмчилгээ, зан үйлийн эрүүл мэндийн дэмжлэг, хоол хүнс, орон сууц, хууль, эрх зүйн дэмжлэгтэй холбогдох тусламж гэх мэт манай баг танд болон танай гэр бүлд туслахад бэлэн байна. Эрүүл мэндээ сайжруулах аялалд тань биднийг оролцуулах боломжийг олгосон 600 үйлчилгээ үзүүлэгч болон ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Бид хамтдаа илүү хүчирхэг гэр бүл, бүх хүнд зориулсан эрүүл нийгэмлэгийг бий болгож байна. Medicare шинжилэлтүүд 2026 оны 1 сарын 1-нд Medicare чухал өөрчлөлтүүд орно. Дараагийн 2 жилд Medicare чухал өөрчлөлтүүд гарах болно гэдгийг анхаарна уу? Эхний чухал өөрчлөлт бол 2026 оны 1 сарын 1-ээс эхлэн тодорхой цагаачлалын статустай оршин суугчдын бүртгэлийг зогсоох эсвэл шинээр бүртгүүлэхгүй байх явдал юм. Хэрв та одоо Medicare-тай бол энэ өөрчлөлт танд одоогоор нөлөөлөхгүй. Та Medicare-аа жил бүр сунгуулж байгаа тохиолдолд Medicare-аа хадгалж болно. Хэрв та Medicare-ийн хугацаа дууснаас хойш 3 сарын дотор Medicare картаа сунгахгүй бол Medicare картаа буцааж авах боломжгүй байж магадгүй тул Medicare картаа цагтаа сунгаарай. Азийн гишүүдийн үйлчилгээ нь 519 186 6880 дугаараар таны шинжилтэд туслах болно. Хэрв та Medicare хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байгаа бол Акас-ийн гишүүний үйлчилгээний ажилтнуудтай холбогдно. Ингэснээр бид танд Medicare хөтөлбөрт хамрагдах боломжтой эсхийг мэдэгдэх эсвэл өөр эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдахад танд туслах болно. Хоёр дахь чухал өөрчлөлт бол хэрв танд эдгээр хоёр нөхцөл хоёулаа хамаарах бол та Medicare-д хамрагдах эрхгүй болно. Хэрв та 65-аас дээш настай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй бол, хэрв та ганц бие бол 130 кам доллараас дээш хөрөнгөтэй бол, хэрв та эхнэр нөхөртэй бол, хэрв та эхнэр нөхөртэй бол 195 кам доллар. Та Medicare хөтөлбөрт хамрагдах эрхгүй байсан ч бусад хөтөлбөрт хамрагдах боломжтой. Холбооны ядуурлын түвшний 200 PS доош орлоготой Alameda мужид амьдардаг хүмүүсийн хувьд та Alameda мужийн эрүүл мэндийн хөтөлбөрт Health Pack хамрагдах боломжтой. Эдгээр өөрчлөлтүүд танд нөлөөлөх эсхийг тодорхойлоход туслахын тулд манай гишүүдийн үйлчилгээтэй холбогдоно уу? Та App-с гишүүдийн үйлчилгээтэй 519 186 6880 утсаар холбогдож болно. Доор бид танд юунд хамрагдах боломжтойг ойлгоход туслах Medicare 2026 энэ эрх бүхий хүснэгтийг оруулаа.
Medical 2026 оны эрх чанарын хүснэгтэй байдал сэтгэл хангалуун цагаачлалын статус SIS тухайн хүнийг Medical зэрэг засгийн газрын тодорхой тэтгэмж авах хэрэгтэй болгодог хууль ёсны цагаачлалын статус юм. Хэрэв та одоо Medicalтай бол SIS биш байсан ч 2026 оны 1 сарын 1-ний дараа Medical-аа сунгаж болно. Гэр бүлээ хамгаалаарай. Medical-ийн захиалгыг цагтаа сунг. Олон нийтийн аюулгүй байдлын мэдэгдэл. Азийн эрүүл мэндийн үйлчилгээнд бид эмнэлэг болон Оклендийн нийгэмлэг даяар таны эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжих үүрэг хүлээдэг. Та болон таны хайртай хүмүүсийг аюулгүй байлгахад туслах хэдэн зөвлөмжийг энд оруулав. Сонор сэрэмжтэй байгаарай, алхах, дугуй унах эсвэл нийтийн тээврээр зорчигтой мессеж бичих эсвэл хоёр чихвч ашиглах зэрэг саад тодхорыг хязгаарлаарай. Гэрэлтүүлэх сайтай газар байгаарай. Ялангуяа харанхуй болсны дараа тусгаарлагдсан газраас зайлсхий. Хамтдаа аялах боломжтой үедээ бусадтай хамт алхах эсвэл ажил руугаа явах. Зүүн совиндоо итгэх аюултай мэд санагдах нөхцөл байдалд анхаарлаа хандуул. Яс 111 руу залгаарай. Цагдаа галт төмөр эмнэлгийн тусламж шаардлагатай онцгой байдлын үед. Техникийн албаны ажиллах цаг. Гар утасны төхөөрөмжийн дэмжлэг, ажлын цаг. Тохиргоо мессеж, бичих аппликейшн, интернетийн хэрэглээ, Google application, MyChart болон бусад iPhone болон Samsung ухаалаг гар утсаараа үнэгүй нэгээр нь тусламж аваарай. Бидэнтэй нэгдээрээ 318 гудамж 300 Todd Oakland, California Earn 4600 107 ба 4 дахь пүрэв гаргууд yes. 30 AM 12, 30 PM 517 100, 35 3222 эсвэл 519 117 тэг 483. Судалгаа. Таны санал бодол бидэнд чухал. Та саяхны туршлагын талаар асуусан богино хугацааны дараа Crossroads Group-ийн дуудлага хүлээн авч магадгүй. Хуваалцахад таатай гэж үзсэн аливаа санал хүсэлтийг бид үнэлж байна. Бид таны санал хүсэлтийг маш нухацтай авч үзэж, орон нутгийнхаа сайн сайхан байдал, эрүүл мэндийн төлөө сайжруулахад ашиглах тул та нууц утасны судалгааг бүглэн гэж найдаж байна. Хүүхдийн эмнэлэг. Одоо шинэ өвчтнүүдийг хүлээн авч байна. Бид тэг 21 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авна. Манай үйлчилгээ үзүүлэгчтэй танилцаарай. Хүүхдийн эмчилгээний байршил. Чимминг ба Маргарет хуу эмнэлгийн төв Oakland, Webster гудамж 818, Оролн ба Кетрин Лоо эмнэлгийн төв Oakland, Webster гудамж 835. Ферн Кинг эмнэлгийн төв Oakland 2 давхар 118 гудамж 250 Todd. Сан Леандро хүүхдийн эмнэлэг AHS Сан Леандро, Калн өргөн чөлөө 101 Todd, 105 Todd. Олон нийтийн аюулгүй байдал, эдгэрэлтийг бий болгох. Энэ оны ихэр Азийн эрүүл мэндийн үйлчилгээний Азийн намхан далайн байгаль орчны сүлжээ APEN-тэй хамтран өвчтнүүд болон олон нийтийн гишүүдийг хамтдаа олон нийтийн аюулгүй байдал, эдгэрэлтэд чиглэсэн цуврал аялалд хамруулсан. Оролцогчид Сан Францискогийн хятад хороолол, баруун Окленд, Сан Квентин мужийн шоронд зочилж, Азийн Америкчуудын төвчл, нийгэм хоорондын эв нэгдлийн талаар судалж, шоронд хоригдож буй хүмүүстэй харилцсан яриа өрнүүлв. Нэг оролцогч жинхэнэ аюулгүй байдал ханаа, цоожноос бус, харин ойлголт, боловсрол, шударга боломжуудаас үүдэлтэй байж болно гэж эргэцүүлэн боджээ. Эдгээр туршлагуудаар дамжуулан оролцогчид эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт нь бидний хүрээлэн буй орчин болон бидний хамтын дуу хоолойноос хэрхэн хамаардаг болохыг мэдэж авсан. Түүнээс хойш олон хүн сэтгцийн эрүүл мэндийг дэмжих, залуучуудын хөрөнгө оруулалт, доктортой орон сууц, дахин орох үйлчилгээг дэмжих, Medicaid-ийг хамгаалах зэрэг чиглэлээр өмгөөллийн ажилд хөл тавьж, нийгэмдээ манлайлагч болж гарч ирсэн. Тусгай сэтгцийн эрүүл мэндийн сэргийлэх баг. Сэтгцийн эрүүл мэндийн тусгай урьдчилан сэргийлэх баг нь соёлд тохирсон боловсрол, ойролцоог хангах замаар олон нийтийг дэмжихэд зориулагдсан. Манай YouTube суваг нь Canton, Мандарин англи хэлээр сэтгцийн эрүүл мэндийн практик сургалтуудыг санал болгодог.
Мөрийтэй тоглоомын боловсрол, медикал эрх тэтгэмж, гэр бүл болон хосуудын харилцаа холбоо, эцэг эхийн хүмүүжил, асрамжийн газарт үзүүлэх соёлын саад бэрхшээл гэх мэт сэдвүүдийг хамарсан. Мөн бид эрүүл мэнд, харилцаа холбоог дэмжих зорилгоор дугуйн аялал, улирлын чанартай арга хэмжээ зэрэг гэр бүл дээлтэй үйл ажиллагааг хуваалцдаг. Сургалтанд оролцох эсвэл лавлах зүйл байвал бидэнтэй имэйлээр холбогдох эсвэл манай YouTube сувагт зочилно. Холбоо барих мэдээлэл email smhprevention@hhc.org AHS Access Contact 517 730 53939. MyChart. Та эсвэл таны асран хамгаалагч MyChart бүртгүүлсэн үү? MyChart бол таны эрүүл мэндийг удирдах эсвэл хайртай хүнийхээ асрамжийг дэмжихэд туслах үнэгүй, аюулгүй портал юм. Улсын хандалтын тусламжтайгаар асран хамгаалагчид мэдээлэлтэй оролцож холбоотой байх боломжтой. Давуу талууд нь: эмнэлгийн бус асуултуудыг асрамжийн багтаа илгээнэ үү? Жорийг хянаач, дахин дүүргэх. Уулзалт хүсэх эсвэл цуцлах. Шинжилгээний үр дүн болон эрүүл мэндийн түүхийг харах. Дархлаажуулалт болон үзлэгт хамрагдалтаа хянаж байгаарай. Эхлэх өвчтнүүд онлайнаар бүртгүүлж болно. Асран хамгаалагчид бүртгүүлэхээс өмнө идэвхжүүлэх код авахын тулд эмнэлгийн ажилтнуудтай холбоо барих хэрэгтэй. Бүртгэл үүсгэхийн тулд MyChart вебсайтад зочлох эсвэл аппликейшнийг татаж авна уу? MyChart илүү сайн үйлчилгээ авахын тулд таны энгийн аюулгүй холболт холбоо барих мэдээлэл 517 730 53220